Манай улсад тулгамдж байгаа асуудлуудын нэг бол яахын аргагүй хүүхдийн цэцэрлэгийн асуудал юм а. Улс орон өргөжинд дэлхийн хэрээр хүн ам нэмэгдэж за тэр хэрээр хүүхдийн боловсролын асуудал яригддаг. Тэгвэл өнөөдөр Баянгол дүрэгт Буман жаалууд нэртэй хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авах цэцэрлэг үе талгаа нийлээ. За өнөөдөр энэ хаврын донд сарын шинийн 8-ны бэлэгтэй сайн өдөр болж нэмтэй өдөр. Тэгээ энэ өдөр ингээд одоо Монголд хамгийн одоо эмзэг чухал асуудлуудын нэг болсон хөгжлийн бэрхшээлтэй одоо хүүхдийн хүмүүжих тийм ээ одоо сурах энэ орчин шинээр бий болж байгаад үнэхээр баяртай байна. Тэр тусмаа манай Баянгол дүүрэг дээр энэ одоо хүүхдийн 200 хүүхдийн хүчин чадалтай энэ цэцэрлэг одоо эхний ээлжийн нээлттэй хийж байна. Тэгээ өнөөдөр эдийн засаг хэдий хүндрэлтэй байгаа ч гэсэн манай хувийн хвшлийн аж ахуйн нэгж байгууллагуудын хөрөнгө оруулалтаар нийгмийн одоо энэ сайн үйлс одоо томоо хөрөнгө оруулалт хийж байгаад үнэхээр баяртай байна. Тэгээд энд зөвхөн одоо 200 хүүхэд хүмүүжих орчин бий болохоос гадна энд одоо 30-аас 40 ажлын байр бий болж байна. Энэ бол яг одоо улс орны бас эдийн засгийн хүндрэлтэй цаг үед бол энэ бас одоо тийм ээ томоохон одоо хөрөнгө оруулалт болж байна гэж харж байна. За дээр нь ер нь бол энэ манай одоо улс орны хувьд бол өнөөдөр улсын хэмжээнд одоо 110 гаруй мянган хөгжлийн бэрхшээлтэй иргэд байгаа. Тэр дотроо одоо 10 гаруй мянган хүүхэд байна. Тийм. Тэгээд энэ 10 гаруй мянган хүүхдийг хүмүүжүүлэх тэднийг одоо сурах тийм боловсрох тэр орчныг бий болгох бол одоо асуудал хангалттай байгаа шүү дээ. Бүгд энийг мэдж байгаа тийм. Тэгэхээр энэ дээр ингээд манай аж ахуйн нэгж байгууллагууд иргэд маань өөсгөц нашлаг гаргаад энэ сайн үйлсийн одоо хөрөнгө оруулалт хийгээд ингээд ийм сайхан одоо орчин бий болгож байгаа нь үнэхээр баяртай байгаа. Энэхүү цэцэрлэгийн дөрвөн бүлгээр 150-аас 200 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай юм байна. Манай улсад хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авах цэцэрлэг сургууль хомос байдаг. Шинэ цэцэрлэгийн үйл ажиллагаа эхэлсэний хажуугаар 30 гаруй багшийн ажлын шинэ оронтой бий болоод байгаа нь таатай байсан юм а. За өнөөдөр одоо манайх бол Буман жаалууд гэсэн цэцэрлэгийг 8 дахь жилдээ ердийн статустайгаар цэцэрлэгээ үйл ажиллагаа явуулж байгаа. Одоо энэ 2 дахь хөгжлийн бэрхшээлтэй буюу одоо энэ тусгай 24 цагийн цэцэрлэгийг бол анх удаа энэ Баянгол дүрэгт өнөөдөр одоо ингээд нэг үйл ажиллагаа явагдаж байгаа. Тэгээд миний хувьд бол одоо энэ нийгэмд нэн тэргуунд шаардлагадж байгаа залуу эцэг эхчүүд тийм ээ одоо энэ хүүхдүүдийн цэцэрлэгт хамрагдах тойрон хүрээлэл эдгээр бүгдээ одоо харгалзан үзэж бас ийм шинэ цэцэрлэг нээж байгаа их баяртай байна. Ажлын байрын хувьд бол одоо 25-аас 30 хүний ажлын байр шинээр нэмэгдэж байгаа. Тэгээд хүүхдийн тав бол одоо нэг 150-аас 200-ийн хооронд одоо тийм хүүхдийн оронтой нэмэгдэж байгаа. Энэ шинээр байгуулагдаж байгаад. Энэхүү цэцэрлэг нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг хүлээн авахаас гадна эцэг эх нь ажилтай хүүхдээ харахад хүндрэлтэй хүүхэд багчуудыг 24 цагаар автгаараа онцлогтой. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг нийгэмшүүлэхийн тулд багаас нь энгийн хүүхдүүдтэй хамт өсгөх, тоглох боломжийг нь олгох шаардлагатайг албаныхан мөн онцолж байлаа.